Эдийн заялч үндэсний хөдөлгөөн гэж нэрлэж байгаа. Энэ бол зүгээр одоо номын кампэйнч биш. Яг одоо Монголын ирээдүйн уншихад бэлэн боллоо гэд бидний үндэсний хүүхэд хөгжил төлөвшлийн хөтөлбөрийн нэг юм хэсэг болсон юм. Удаан бэлтгэгдэж байгаа тэгж байгаа юм экосистемийн нэг хэсэг байгаа. Тэгэхээр товчхондоо ойлгуулж хэлэх юм бол бид нар өнгөрсөн 1 жил гаруйгийн хугацаанд яг компани аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр нийслэлийн 88 сургууль нийт 250 мянган хүүхдэд ном уншихын орчныг бий болгож чадсан, хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд өнөөдөр тэрний нээлт болж байгаа. Тэгэхээр энийг цааш нь 720 буюу Монгол улсынхаа бүх сургууль нэвтрүүлэх гэсэн юм зорилготой. Тэгэхээр сургуулийн одоо нийтийн талбаанууд гэдэг чинь тийм нийтийн талбаанууд дээр нэг 50 орчим метр квадрат талбайг яг хүүхэд уншихад тавтай юм байдлаар тэрнийхээ жижиг үзэсгэлэнг бид энд авчирсан байгаа. Зунаараа ингээ байгаа юм шиг гоё хэвтэж ингээ номоо уншдаг. Тэгээд ном уншлагын бүх бүрдэл хэрэглэгдэхүүнүүд нь орсон. Тэгээд манай номын хөтөлбөр бол уншлагын хөтөлбөр бол өөрөө бас арга зүйтэй байдаг. Эндээ одоо номын санчмаа суралцахаас гадна багш нар суралцдаг. Хүүхдэд ном уншсан одоо тэр уншсны дараа хүүхдийн ойлголтыг сайжруулах тийм хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байна. Тэгэхээр 88 сургууль дээр хэрэгжүүлж байгаа энэ төслийг цаашаа 720 сургууль руу хэлэхэд ахлахангийн хүүхдүүдийг эдийн заялч гэсэн оролцоотойгоор энийг хийх юм аа. Тэгээд эдийн заялч маань яах вэ гэхээр олон нийт болон аж ахуйн нэгжүүд энэ үйлсэд одоо хамтрагчдад энэ үйл ажиллагааг ойлгуулах, тэгээд хандив татхад ингээд бичлээ оролцож байгаа. Тэгснээрээ өөрсдөө бас энэ ахлахангийн хүүхдүүд маань сургалт боловсрал хөгжлийн юм тэтгэлгийг авч байгаа. 3,500,000 төгрөг хүртэлх өрн тэтгэлгийг хүүхдүүд авч байгаа. Энэ өмнө нь манай мэдлэг бэлгэлийн оюутнууд дээр ингээ хэрэгжижсэн цалин тэтгэлгийн хэмжээ ерөнхийдөө 14 сая төгрөг хүртэл ингэж авч чадчихсан юм хэрэгжижсэн оюутны хөтөлбөрийг одоо бид нар ахлахангийнхан дээр хийж байгаа гэсэн үг. Тэгээ үлдсэн одоо хүүхдүүдийн авж байгаа өөрийн тэтгэлгээс бусад үлдсэн хэсэг нь сургуулийн төвчүүлэлтөнд зориулагдах юм нийгмийн хөдөлгөөн байгаа. Дүнгэж зарлалт нь тавигдж байна. Тэгээ зарлал тавигдсан өдөр одоогийн байдлаар 100 гаруй хүүхдүүд ингээд оролцсон гээд ирсэн байна. Бүр талбай дээр ирсэн байна. Тэгээд ингээд танилцуулагдаад явхаар 6 сарын 15 хүртэл бол хүүхдүүд маань нэлээд нэмэгдэх байх гэж бодож шít. Нийтдээ бол ахлахангийн 145 мянган хүүхд байгаа. Хүүхд болгон оролцох боломжтой юм хөтөлбөр байна.